Сайн байцгаана уу хүмүүдэд үзэгчтэй. Терминалийн чөлөөтэй ярилцлага Монгол телевизийн Терминалийн студиэс үзэгч та бүхэнд улс орон даяар шууд хүргэж бэлэн боллоо. Өнөөдөр бид эмэгтэйчүүдийн эмч насан жаргалтай нэг цагийн турш шууд эфирт ярилцсанаа. Сайн байна уу? Сайхан үйлчж байна уу? За бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Та микрофоноо өөрлөгөө жоохон татгад болно. Тэгвэл хоолой нь илүү сайн тодсон. За хоёлаа өнөөдөр умаа үзүүний хор тавдар болон түүнээс урьдчилан сэргийлэх мөн олон нийтийн дунд бас ойлголтын зөрүүтэй байдаг асуудал буюу вакцины талаар өнөөдөр нээлттэй ярилцъя. Юуны өмнө тэгэхээр умаа үзүүний хор тавдар гэж ямар өвчин болох хэрхэн үүсдэг талаар ерөнхий бөгөөд энгийн ойлголтыг үзэгчдэд өгөхгүй юу? За умаа хүзүү буюу одоо савны ам ард түмний ярьж заншснаар савны ам гэж ярьдаг. За умаа хүзүү маань хоёр төрлийн эсэс тогтдог. Гадна талын одоо хэсэгтэр нь болохоор юм эктоцервицид буюу одоо хавтгай өвчөр эсэс тогтсон байдаг. Умаа хүзүүнийхээс хууг руугаа бол бортхон том болчирхаалаг гэснээс тогтсон байдаг. Ийм хоёр төрлийн эсэс тогтдог. За тэр хоёр төрлийн эсийн шилжих тэр бүс тэр T зон буюу transition зон шилжилтийн бүс дээрээс хөвчлэн умаа үзүүний хор тавдар бол илэрч гарч ирдэг. За ийм одоо юуны эдийн төвшөндөө нэг иймэрхүү бүтцтэй байдаг. За Монгол улсын одоо эрүүл мэндийн сайдын тушаалаар бол 30 наснаас дээш 3 жил тутамд бол одоо тэр эсийн шинжилгээгээр одоо шилжилтийн бүсээс нь биднээс нөгөө эс авч шинжилдэг. Тэндээсээ одоо умаа үзүүний хор тавдрын эртэлрүүлгийг бол хийдэг. За ерөнхийдөө хүний хөхөнцөр вирусын халдвартай гэж үзэж байгаа бол жил тутам урьдчилан сэргийлэх үйлчилгээ хийдэг байгаа. За тэгэхээр эрсдэлтэй гэж үзэх юм бол жил тутам эсийн шинжилгээгээ өгöd явна гэж байна. Тэгвэл энэ эрсдэлтэй хүмүүс дотор ямар шинж тэмдэгтэй ямар хүмүүс багтдаг юм бэ? За эрсдэлтэй өндөр эрсдэлтэй одоо хүний хөнцөр вирусын халдварууд байдаг. За эндээ одоо түгээмэл бүр наривчлалт дурдах юм бол 16 18 дугаар хэлбэр. За хүний хөнцөр вирус маань одоо байгаль дээр 100 гаруй төрөл бол байдаг. Энэ эдгээр маань одоо 20 төрөл нь бол хүнд биед өвчлөл үүсгдэг. За ялангуяа 16 18 дугаар хэлбэр хоёр төрөл маань бол өндөр эрсдэлтэй хэлбэрүүд гэж явдаг. За яагаад одоо хүний хөнцөр вирус одоо умаа үзүүний хор тавдар үүсгэх шалтгаануудын нэг болт юм бэ гэхээр вирус гэдэг маань өөрөө байгаль дээр үржих чадамжгүй эст бүтцдэггүй байдаг. Гадна талдаа ингээд уургийн бүтцтэй дотроо ДНК юм уу РНК агуулсан удмын мэдээлэлтэй амьгүй байгаль дээр бол дангаараа үржих чадамжгүй байдаг. Одоо тодорхой бай эрхтэн амьд эсийн дотор орж тэрийг ашиглаж өсөж үрждэг ийм амьтан амьгүй одоо амтай амьгүй одоо биологийн одоо зааг одоо англи дээр явдаг юм вирус. Тийм вирус. Ерөнхийдөө одоо вирус болгон өөрөө ингэсэн одоо нөгөө байрхтан гэж байдаг. Одоо жишээ нь ковид бол одоо уушгины эс рүү одоо байрхтан. За илэгний БЦ вирусны хувьд бол илэгний гепатоцитисийг одоо байрхтнаа болгож ашигладаг бол хүний хөнцөр вирус бол умаа үзүүний хавтгай өвчөр эсийг яг тэр гадна талынх нь байдаг хавтгай өвчөр эсийн дотор нэвтрээд тэр эсийг ашиглаад эс хуваагдчих явцад өөрийнхөө ДНК-г залхацдаг. Тэгээд эс хуваагдангууд нэг эсэд орсон одоо хүний хөнцөр вирус маань ингээ хоёр болж гараад дараагийнхаа эс рүү ингээ товтлох байдлаар за тэгээд урт удаа хугацаанд ДНК-гийн одоо бүтцэд өөрчлөлт оруулснаар одоо эс хяналтгүй үржих нөгөө хор тавдрын урдл болоод хор тавдар үүсэх шалтгаан болдог байна. Тэгэхээр хоёлаа нөгөө эрсдэлт бүлэг гэдэг дээрээ зарим өгүүлэмжүүдийг бас илүү тодруулъя гэж бодлоо. Жишээлбэл одоо ээж нь ч юм уу, эмээ нь ч юм уу те умаа үзүүний хор тавдраар нэг ярьж байна те. Тийм өвдөжсэн бол ийм эрсдэл байгаа юу? Аль эсвэл би бас зарим нэг шинж тэмдгүүдийг уншижсэн. Жишээлбэл одоо 3-аас дээш удаа өөрөөрөө төрсэн эмэгтэйчүүд ч юм уу одоо төрөлтийн явцад умаа хүзүүний шархаа хурагдалт тэр эмзэг байдлаас бас энэ эс өөрчлөлтөнд орох ийм эрсдлүүд байдаг гэж уншижсэн. Гэхдээ энийг шинжлэх ухаан одоо ямар байдлаар нотлохоог нь бол хараахан хараагүй. Гэхдээ ийм бас таамгийг төвшүүлсэн материал уншсан. Энэ хэр зөв бэ? За умаа үзүүний хор тавдрын хувьд бол удамшлын шалтгаан бол байхгүй. Цэвэр нөгөө халдварын шалтгаантай
Халдвар дотроо ялангуяа хүний хүнцэр вирусийн 16 18 дахь хэлбэрийн одоо халдвартай ах юм бол өндөр эрсдэлтэй бүлэг рүүгээ шууд орчиж байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаар тумаа үзний эктерпион гэж ярьдаг. Одоо хоёр төрлийн эсээс тогтдог гэж ярьсан шүү дээ. Сувгийн одоо сувг дотроо байх одоо булчирхаалаг эс маань гадагшаага ингэж одоо эргээд одоо сувгаасаа биш энэ одоо ингээ эмэгтэйчүүдийн тал тавиад харахаар ингээ тодорхой харагддаг та гадна тал дээр ингээ гараад ирцээ харагддаг. Тэгэхээр анатомийн хувьд бол нөгөө байх хэмжээндээ байх байралдаа биш ингээ гадна талдаа байгаа учраас бас эктерпионтой эмэгтэйчүүд бол бас эрсдэлтэй бүлэгт ордог. За эктерпион яагаад үүсдэм бэ гэхээр төрөлтийн улмаас үүсдэг. Одоо тэр нөгөө олон төрх шалтгаан чинь бас нэг хувилбар бас байж болно. За умаа үзүүний архаг өрөвсөл одоо идэхгүй удаан хугацаанд явахаар бас эрсдэл хүчин зүйл болтгоо. Энэ гурван хүчин зүйл тийм. Халдвар, өрөвсөл, төрөлтийн шалтгаануудаас яригддаг. Жишээ нь таасаа хэллээ одоо энэ хавтгай хучуур эс өөрчлөгдснөөс буюу тэр вирус очиж өөрийн ДНХ-г залгаснаас болоод энэ эсийн өөрчлөлт өөрөөр хэлэх юм бол хавдрыг үүсгэж байна гэдэг чинь ер нь одоо нийт энэ хорт хавдраар онцлогдож байгаа тохиолдлуудын хамгийн дийлэн хүндэр хувийг нь яг энэ HPV-гийн халдвар илэрхийлж байна уу шалтгаан нь тийм. За ийм одоо нийт тумаа үзүүний хорт хавдрыг бол дотор нь одоо хавтгай учир эсийн хавдар, за аденокарцинома буюу булчирхаалаг эсийн хавдар гэдэг ингээ хоёр ангилчиж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүний хүнцэр вирусын шалтгаантай хавдар бөгөөд хүний хүнцэр вирусын халдваргүйгээр халдварын шалтгаангүй хавдар дээр нь бол аденокарцинома буюу тэр булчирхаалаг эсийн хавдар орчиж байгаа гэсэн үг. Булчирхаалаг эсийн хавдар маань харьцангуй одоо хавтгай учир эсийг бодвол цөөн тохиол нийт хавдрын одоо нэг 20-25% эзэлдэг бол одоо хавтгай учир эсийн хавдар маань бол 75-аас 80% эзэлдэг байна. За энэ одоо энэ хавдруудыг одоо хавдартай нийт эмэгтэйчүүдийг одоо хүний хүнцэр вирусын халдвартай муу гэж судлаад үзэхээр ер нь 90-с дээш хувьтай, зарим орнуудад бүр 99% шалтгаантай гардаг. Тэгэхээр одоо хүний хүнцэр вирусын халдвар маань өөрөө гол одоо хүчин зүйл эрсдэл шалтгаан болоод байна гэсэн юм дүгнэлтэнд хүрч байгаа гэсэн. Тэгэхээр дархлаажуулалтаар одоо урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв бөгөөд маш оновчтой арга юм аа гэдгийг сая бас тайлбарлалаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол нийт энэ умаа үзэн хорт хавдраар үрчилсэн эмэгтэйчүүдийн шалтгаан нь эр бөгөөд түүнээс дэш хувьтайгаар HPV 16-18 бүлгийн вирусаар одоо үүсгэгдсэн ийм хавдар болж таарад байна. Тэгэхээр яг энэ вирусыг одоо дарангуулсан тэр вакциныг гэх юм уу дархлааг сулгасан дархлаажуулалтанд одоо хамрагдах нь маш одоо зөв арга болоод байна. Тэгэхээр өнгөрсөн жилээс л манай Монголд вакцинжуулалтыг эхлүүллээ. За энэ хүртэл бас багахгүй сорилт саад бэрхшээлтэй учирч байж сая нэг товлолт вакцины оруулаад тоонд ингээ орлоо шүү дээ. Тэгэхээр ер нь прогноз цаашдаа яаж харагдах вэ? Одоо өнгөрсөн жилээс вакцинжуулалтанд хамрагдана гэдэг чинь ер нь хэдэн жилийн дараагаас умаа үзэн хорт хавдрын өвчлөл Монголд ер нь буурах бололцоотой вэ? За одоо 14-5 настай охтуудыг тарьж байна тий. Тэгэхээр энэ охтууд маань ерөөхдөө нөхөрч хүн насанд хүрээд доороо иж нэг 10 жилийн хугацааны дараагийнх нь энэ одоо вакцинжуулагдаад тэгэхээр доороо иж 10 жилийн дараа нийт одоо массаараа харьцангуй одоо буурна. Тэрнээс өмнө одоо вакцинжуулаагүй халдвартай эмэгтэйчүүд маань тодорхой хэмжээр одоо өвчлөл болоод нас баралтын түвшин маань ингээд хүн амынхаа массаар ингээд эргэлтэнд орно гэсэн үг. Тийм байгаа. Тийм. Вакцин дээр бас хоёр ойлголт явж байна. Бэлгийн харилцаанд ороогүй өсвөр насны охтууд тариулах ёстой гэж байгаа боловч нөгөө талдаа хэдийгээр та бэлгийн харилцаанд орсон хүүхэд төрүүлсэн ч гэсэн одоо энэ хавтгай эсээр үүсгэгдсэн яг энэ хорт хавдрын одоо үүсгэгч болох HPV 16-18 хүрээний шинжилгээг өгөөд хэрвээ танд HPV-гийн халдваргүй бол бас хийлгэж болно гэдэг байгаа. Тэгэхээр энэ дээр бас илүү нарийн дэлгэрэнгүй ойлголт авъя. Нэг хэсэг одоо жишээлбэл анх вакцинжуулалт эхэлж байхад бол зөвхөн өсвөр насны охтуудад тариулнаа. Тэ та хэрвээ бэлгийн харилцаанд орсон төрсөн бол одоо дархлаажуулалтанд хамрагдах боломжгүй гэжсэн бол сүүлийн үед шинжилгээгээ өгөөд хэрвээ та одоо сүрэг буюу халдваргүй байх юм бол
тархлаажуулалтанд хамрагдах боломжтой сайн дурын үндсэн дээр гэдэг мэдээлэл явж байна. Тийм энэний ойлголтыг өгөөч. Энэ дээр бол Gardasil гэдэг одоо Gardasil төрлийн вакциныг бол энэ 2006 онд Америкийн одоо нэг хүнс нийгэмлэгээр нөгөө хүнс эмийн нийгэмлэгээр бол баталгаажуулсан байдаг. За үүн дээр бол маш олон клиникийн судалгаанууд үр дүн дээр одоо ингэж үндэслэж одоо шат дараатаа одоо туршилтын дараа одоо ингээд баталгаажуулж одоо ард түмэнд бол тарьсан байдаг. За Gardasil 4 гэж байгаа. 4 цент, 9 цент гэж яригдаад байгаа. Тэгэхээр 4 цент гэдэг маань болохоор хүний хүнзэр вирусын 4 төрлөөс хамгаалах чадамжтай гэсэн үг. 6.1 болоод 18, 16 дугаар хэлбэр. За 6.18 дугаар хэлбэр маань өөрөө болохоор муу үзүүний кондилома буюу одоо гадна бэлэг эрхтний ургацаг байдаг. Тэр маань бол амь наснаас хол энгийн нөгөө хоргуу ургацаг үүсгдэг бол 16, 18 нь 25 дээр цаашлаад амь насанд хүртэл аюул занал хийлдэг. За энэ дээр насны бүлгээр нь 4 ангилж судалсан байдаг. 15-аас 26-наас за 19-өөс 15 нас буюу одоо тэр бүлгийн насны охтуудад бол ихэнх нь бэлгийн харьцаанд орж үзээгүй охтуудын хувьд бол шууд 98% одоо тархлаа тогтоох чадамжтай. За нэг тарснаас хойш 2 дахь тунг бол 2 сарын дараа, 3 дахь тунг бол 6 сарын дараа тарснаар бол 98%. За тэгээд 16-аас 26 насны одоо эмэгтэйчүүд бол бэлгийн харьцаанд орсон боловч одоо хүний хүнзэр вирусын халдваргүй эдгээр шинжилгээр батлагдсан тохиолдлоос тарьж байгаа. Тодорхой хэмжээгээр ол нөгөө тархлаа тогтоох чадамж нь буурна гэсэн хэдий боловч тархлаа тогтсон одоо үр дүнтэй байдаг учраас одоо эмэгтэйчүүд хүслээрээ бол тариулах бүрэн боломжтой байгаа. Энийг бол дэмжиж байгаа. За 26-аас 49 нас гээд 49 наснаас хойш бол ерөнхийдөө одоо хүний одоо бусад өвчлөлүүд халдвар төвчин гэхээсээ илүү дотор эрхтний өвчлөлүүд илүү дамгаалдаг учраас тэр вакциныг тариулах ямар шаардлагагүй гэж үздэг. 26-аас 49 насны хооронд бол эмчтэйгээ маш сайн ярилцаж зөвлөж шийднэ гэсэн ийм зөвлөмжүүд бол байдаг. Ингээд 4 насны ангиллалд хувааж судалгааг үр дүнгээр нь тогтоосон байдаг. Тэгэхээр вакцинжуулалт бол өөрөө маш чухал юм аа. За энийг сайн дурын үндсэн дээр бас хийлгэх бүрэн боломж байна гэж ойлгож байна. Умаа үзүүний хоорт хавдрын өвчлөл бол одоо Монгол улсад бас маш өндөр байгаа. Нас баралтын тоо ч гэсэн их өндөр байна. За тэгэхээр шинж тэмдгийн хувьд их оройтсон хойноо онцлогдох тохиолдлууд илүү олон байдгийн байна лээ. Өөрөөр хэлэх юм бол бас нөгөө умаа хүзүү одоо тэнд шархлаад өөрчлөлттэй болоод эс бас ингээд өөрчлөлттэй болж байгаа нь төдийлөн одоо хурц шинж тэмдэггүй ч юм уу их дүлий байдлаар өвчний явц хурдан өндөрдөг учраас нэрт онцлогод бас бэрхшээлүүд тулгардаг гэдэг юм байлээ. Энийг та дэлгэрүүлж тайлбарлаж өгөхгүй юу? За одоо 2023 оны судалгаагаар харахад бол 100 мянган эмэгтэй тутамд одоо 19.1% одоо өвчлөлтөө тэрэндээс 9.6% буюу бараг нийт одоо өвчлөлийн 50% нь бол бүр хожуу шатандаа онцлогдож одоо нас оролтын одоо топ баримттай ингэж дүүцэж байна гэсэн. Тэгэхээр 50% маань хожуу шатандаа онцлогдоод байна гэдэг маань их олон шалтгаантай. Умаа үзүүний эрт илрүүлэг одоо 3 жил тутамд хийгдэж байгаа. За шилжих хөдөлгөөн, за хөдөө орон нутаг шилжих хөдөлгөөн, одоо төр оршин суух байдлаар ч юм уу энэ хотчлолттой холбоотой өрхийн эмнэлгээс тусламж үйлчилгээгээ хангалттай авч чадахгүй. Төр оршин суугаараа бүртгүүлээд одоо эрүүл мэндийн нөгөө урьдчилан сэргийлэх үзлэгтэй хамрагдаж чадахгүй байснаас болоод хожуу шатандаа нэгдүгээр онцлогдож байгаа. Иргэний одоо өөрсдийнх нь ялангуяа эмэгтэйчүүд маань өөрсдөө нөгөө анхаарах тэр байдал маань дутмаг байна гэсэн үг. Одоо эрүүл мэндийн боловсрол маш дутмаг байна гэсэн үг. Нэг талаасаа нөгөө талаасаа бол өвчлөл маань ямар нэг шинж тэмдэггүй эсийн төвшөндөө ороход бол шинж тэмдэггүй явж хагаад хожуу шатандаа бүр хүндэрсэн илэрдэг учраас энэ маань бас нэг хожуу онцлогдох бас нэг шалтгаан болоод байгаа гэсэн. Тэгэхээр ядаж нэг жилдээ эмэгтэйчүүдийн эмчэд үзүүлээд умаа үзүүгээ одоо дурандуулаад эсийн шинжилгээгээ өгөө зөвлөгөөгөө аваа явах нь бол их чухал
Тийм өршлөн сэргийлэлтэн дээр. Одоо улсаас бол өрхийн имлэг дээр 3 жил тутам үн төлбөргүй эсийн шинжилгээ өгж байгаа. Өрхийн имлэгээс нь нутцж байгаа. Таны нас болсон байна. Одоо энэ намар өгөөрэй. Шинжилгээндээ орно гэд ингэдэг. 3 жилийн хугацааг ер нь та юу гэж бодож байна вэ? Энэнийг зарим мэрэгчлэнүүд, экспертүүд их хол хугацаа гэж тодорхойлдог юм байлээ. За эмч хүнийхээ зүгээс одоо би дүгнж хэлэхэд бол 3 жил бол хол. Дэлхийн дундаж бол дэлхийн стандарт бол жил тутам өгөөрэй гэсэн зөвлөмж бол байдаг. За хавдрын урьдчил маань өөрөө бас одоо эсийн өөрчлөлтөд гарчлаа гэх юм бол хавдрын урьдчил маань өөрөө бас 3 4 шаттай өөрчлөлтүүд бол эсийн түвшиндээ илэрдэг. Хянах зорилгоор 3 сар тутам юм уу 6 сар тутам бүр ойрхон үзэлгүүдийг хийх бас шаардлага бас гардаг. Тийм учраас энэ одоо пап смир буюу одоо эсийн шинжилгээний давтамжийг болно ойртуулах нь зүйтэй гэсэн миний одоо хувь хүний санал бол юм байна. Эмч хүнийхээ зүгээс. Явцын хувьд ер нь одоо хэр түргэн явцтай байдаг вэ? Энэ тухайн хүний дархлаа бие физиологийн онцлогоос шалтгаалаад харилцан адилгүй байдаг уу? Аль эсвэл дундаж хугацааныг иймэрхүү байдаг да гэсэн үе шатуудын хугацаа байдаг уу? За ерөнхийдөө бол тухайн хүний дархлаа чадамжаас нэлээд хамаарна. Одоо жишээ нь нөгөө HIV буюу одоо тархлал олдмол хомсдлын вирусын халдвартай хүнцэр вирусын халдвартай ингээ хавсарчих юм бол маш хурдтай явдаг. Өөрөлдвөл нөгөө дархлаа чадамж маш их суларсан байгаатай холбоотой. За эрс чатандаа онцлогдсон хавдрыг бол бүрэн эмчлэх боломжтой байгаа. Умаа үзүүгийн одоо тухайн хэсэгт нь тайрах ч юм уу, бүр умааг нь бүхлээр нь авах зэрэг одоо шатараата месийн аргууд бас байгаа гэсэн үг. Хожуу шатандаа нэгэнт онцлогдсон бол нэг бүх хавдруудын хувьд бол нэг 5 жилийн амьдрах хугацаа гэж бол яригддаг. 5 жил одоо амьдрах хувь маань хэдвэ гэдэг дээр бол яригддаг. Тэгэхээр бол ер нь бол нөгөө хожуу болон эрт онцлогдсон гэдгээр ингээд заагалчж байгаа болохоор эрт онцлогдсон бол бүрэн эмчлэгдэх боломжтой тусламж үйлчилгээг авчиж байгаа болохоор харсаар хагаад хожуу шат руу нь бол эмчнэр бол оруулахгүй гэсэн үг. Хожуу нэгэнт хожуу онцлогдсон бол дээдлэн нэг 5 жил амьдардаг. Тэгэхээр хурдтай. Эрт шат гэдэг маань 1 болон 2 дугаар шат мөн хавдрын урьдтал үеийг хэлэх үү? Хавдрын урьдтал тийм ер нь бол 1-р шат нэгийн A гэж шатанда 1-р шат маань дотроо нэгийн A болон B гэсэн юм 2 шатаа 2-р шатандаа бол хожуу руу орчин гэсэн 4 үе шаттай. За хавдрын урьдтал маань өмнө нь бол 3 үе шаттай. За мөн байрын өмнө гэж ярьдаг. Байрын өмнө буюу карцинома ин ситу гэдэг маань цөмөл төрсөн өмнө биш эрс чатанда байгаа гэсэн. Өөрөлдвөл нэгийн A англи руу орно. Нэгийн B рүү орох юм бол за умааг нь бүхлээр нь аваад хийм туяа эмчилгээ хийгээд амьдрах хэсэг асуудал яригдана гэсэн. Тэгэхээр нэгийн B шат аль эсвэл 2 дугаар шат ортол ямар хэмжээний хугацаа шаарддаг юм бэ? Одоо мэдээж бол өвчин бол өөрийн гэсэн одоо тодорхой процесстэй байгаа тийм ээ. Эхлээд энэ ч одоо халдвар аавна, эс өөрчлөлтөнд орно, умаа үзүүн тодорхой хэмжээний одоо шарах үүснэ гих мэтчлэн ингээд явах байх л та. Тэгэхээр яг уу зүгээр нэг дундчлах бололцоо байна уу гэж. Энэ бол нөгөө судалгаанаас нэгдүгээрт харах ёстой. Тэгэхээр одоо хүний хүнцэр вирусын халдвартай гэж яагаад за нэгийн шат онцлогтой гэдэг хүртэлх хугацааг л судалгаагаар гаргана уу гэхээс биш одоо байрын өмнөтэйгээд цаашаа цөмөл төрсөн өмнө рүү хүртэл ингээ хараад хүлээх тийм одоо боломж бол байхгүй гэсэн үг байхгүй нөгөө хүнээ харсаар агаад хожуу шат руу оруулна гэсэн ойлголт байхгүй учраас эндээс л статистик олох юм шиг боломжгүй гэсэн үг. Хүний хүнцэр вирусын халдвартай гэдэг нь онцлогдоод хавдар хүртэлх хугацааг бол одоо судалсан судалгаанууд бол нэлээдгүй бол байдаг. За хамгийн урттай бол нэг 20 жил орчим гэж үздэг. 20 жилийн дараа халдвар авснаас хойш бол хавдар илрэх хамгийн урттай гэсэн. 20 жилийн хугацаанд дотор өөрөө аяндаа бас нөгөө халдвар хүний хүнцэр вирусын халдвар маань эдгэх тохиолдол бас байна. Яг асуух гэж байлаа. Одоо магадгүй хүний хүнцэр вирусын буюу HPV халдварыг авсан ч гэсэн хавдраар өвдөхгүй байх тохиолдол байх юм байна, тийм ээ?
Халдвар авсан ч гэсэн магадгүй хавдар тусах хүртэл тэр процесс буюу дундаж хугацааг дээдл нь 20 жил хүртэл байх боломжтой гэсэн судалгаануудаас байдаг юм байна тий. Тэгэхээр үндсэндээ ер нь хожуу шатанд онцлогдож гин гэдэг маань өмнө нь ер нь огт үзлэгт хамрагдаж байгаагүй ч юм уу огт эсийн шинжилгээ өгж байгаагүй кейсүүд дээр түлхүүн ингэж онцлогдоод байна уу? Тийм гэсэн үг. Ер нь бол тийм. Одоо нэг үзлэг хоорондын зай маань нэлээд урт байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо нөхөрчхөн насны эмэгтэйчүүд нэг 20 нас одоо 30 хүртэл одоо 30 наснаас хойш эсийн шинжилгээг авна гэдэг маань өөрөө бас нэг талдаа одоо учир дутагдaltaа гэсэн үг. Гэтэл одоо 28 настай дөрөв төрсэн хажуу шатанд онцлогдож байгаа эмэгтэйчүүд бас байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг бол нөгөө 30 нас хүртэл шинжилгээг өгнө гэж хүлээгээд яваад ах маань бас учир дутагдaltaа. За төрөхөд бол одоо жирэмсэн хяналтын хугацаанд бол авдаг шинжилгээний багцад бол эсийн шинжилгээ бол ордоггүй. Тэгэхээр яг хуу эмэгтэй бол одоо өөр шинж тэмдэг завиур илэрхгүй бол одоо жирэмсэл төрөлтийн үйлчлэгээ авах үүднээс одоо эмнэлгийн байгууллагад ханддаг. Тэгж явах хугацаанд одоо умаа үзүүний одоо гадна харагдах байдал маань өөрчлөлтөө байна гэд одоо жирэмсний хяналтан дээрээс умаа үзүүний хор тавдар онцлогдох тохиолдлууд бас байна. Тэгэхээр энэ маань насаар ангилдаг маань бас шүмжлэлтэй хандмаар бас байгаад байна. Тэгэхээр аль болох эрт үзүүлэх тусмаа илүү сайн байх нь тийм ээ. Ер нь яагаад энэ 30 наснаас хойш товлолт энэ шинжилгээнд хамрагдана гэж заасан юм бол энийг ямар үндслээр гаргаж ирсэн бэ? За энд бас аюу хэцүү асуулт байна. Энэнийг энэ чинь бол өстой харуулхад хэцүү. Яг тухайн үеийн шийдвэр гаргаж байсан одоо нөгөө бодлогын төвшөнд одоо шийдвэр гаргадаг эрүүл мэндийн сайд болоод одоо салбар зөвлөл энэ төр хилцээд л тухайн үедээ шийдвэр гаргасан байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь одоо энэ 30 насыг урагшлуулахын тулд эмчнэрийн зүгээс ч юм уу иргэний нийгмийн төлөөллүүдээс ер нь тодорхой алхмуудыг хийх боломж байгаа болов нэгэнтээ одоо мэргэжлийн экспертүүд нь 30 нас бол оройтж чинь 3 жилийн давтамж бол бас их хол байна гэдгийг шинжлэх ухаанаар нотолчихсан бэлэн баримт байгаа тохиолдолд энийг өөрчлөх бололцоо нь ер нь боломжтой байгаа. Тэрийг бол одоо яамны салбар зөвлөл гэж байдаг. Салбар зөвлөл маань ингээд санаачлаг гаргаад энэ жил одоо статистикээр одоо дунджаар бол 500-аад орчим эмэгтэй бол умаа үзүүний хор тавдар бол онцлогддог нэг жилд ойролцоогоор 400-аас 500 орчим. Тэрний 50% нь одоо 180-аас 180 бараг 200 хүртэлх эмэгтэйчүүд маань тэр жилдээ нас бардаг гэсэн юм судалгаа байдаг. Тэгэхээр энийг одоо тоо баримтаа болоход ингээд саналаа оруулж болно. Эрүүл мэндийн сайдад өргөн бариад за одоо ингээд үндэсний хэмжээнд одоо урьдчилан сэргийлэх үйлчилгээний давтамжийг ойртуулъя, насыг одоо арай эрт эхлүүлэх гэдэг байдлаар хандаж болно. Энэ бол бүрэн боломжтой нээлттэй байгаа. Санаачлах жоохон хэрэгтэй байгаа гэсэн үг тийм. Эмчнэрийн зүгээс. Вирусын халдварын тухайд эмэгтэй хүмүүс өвчилж байгаа боловч халдварыг голдуу одоо эрэгтэй хүнээс авдаг. Эрэгтэй хүн бол өөрөө хор тавдраар өвчлөлтгүй хэрнээс вирусыг тээгч дамжуулагч болж байдаг гэдэг юм билээ. Тэгэхээр хүүгүүдэд мөн бас одоо вакцины тарих асуудал яригдж байгаа. Энийг та нарийн тайлбарлаж өгөх үү? За хүний хүнцэр вирус маань бэлгийн замаар бол халддаг. Өөрөөр хэлбэл халдвартай үнэтэй бэлгийн харьцаанд ороод авдаг гэсэн. За тэгэхээр нөгөө эрэгтэйчүүд маань тээгч болохын зэрэгцээ дархлаа чадамж бас муу байх юм бол өөрсдөө бас шулуун гиц болоод нөгөө шодон хор тавдраар өвдөг эрсдэл бас байдаг. За хавтгай учир хаана л байна тэр газар л одоо нөгөө хавдар ургаад гараад ирэх бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр хүүгүүдийг вакцинжуулна гэдэг дээр бол би санал одоо нэг байдаг. Хичнээн одоо дархлаа октодод огтж байгаа боловч одоо тодорхой хэмжээгээр одоо дархлаа олдмолын хомслын вирусын халдвар авах ч юм уу иймэрхүү байдлаар дархлаа чадамж унахад бол нөгөө өмнө нь вакцинжуулж исэн одоо тогтсон дархлаа маань муудах халдварлагдах бас эрсдэл хүчин зүйлүүд бас болдог. Тийм учраас хүүгүүдийг бол вакцинжуулах тал дээр бол санал нэг байна. Тэгэхээр хүүгүүдийг хэдээс хэдэн насны хооронд вакцинжуулалтанд хамруулахыг зөвлөх вэ? За, Gardasil вакцины хувьд бол Америкт 9-өөс 15 наснд бол вакцин хийнэ гэсэн зөвлөмж бол анх гарахтаа бол байдаг. Энэ маань бас үндэсний товлолт вакцинд орцсон явж байгаа. За, вакцины тухай ойлголтын дээр зөрүүтэй мэдээллүүд болон зөрүүтэй ойлголтууд явж байна. Энийг одоо бас
хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол тэнцвэртэй байдлыг хаангаад шинжилгээ ухааны баримт нотлогоотой мэдээллийг өгөх нь бол үүргээ. Тэгэхээр яг вакцины жуулалтын тодорхой баримтуудын талаар энийг яагаад хийлгэх ёстой вэ? Энэ яагаад таны хүүхдийг, таны одоо бэрийг, хүргэнийг ирээдүйд хамгаалах вэ гэдгийг та үндэс суурьтайгаар бас мөн шинжилгээ ухааны одоо нотлогоотойгоор бас тайлбарлаж өгөхгүй юу? Яагаад тэгэхээр хүмүүс бол энэ шаардлагагүй вакцины жуулалтанд хамрагдсанаар эрүүл мэндийн эрсдэлд орж ийн. За гих мэтчлэн маш олон одоо ташаа мэдээллүүдийг өөртөө болон эргэн тойрныхондоо түгээж байна. Нийгэмд бас түгээж байна. Вакцины хийлэхгүй байхыг урайлж байна. Тэгэхээр энэ үзэгдэл яг нүдэн дээр болж байгаа учраас экспертийн хувьд та ер нь ямар тайлбарыг өгөх вэ? За ер нь бол одоо энэ хүний өхөнцөр вирусын дархлаажуулалт бол Монгол оронд анх удаа явагдаж байгаа бол биш. 10 жилийн өмнө эрүүл мэндийн сайд цолмон сайдын үед бол хийгдэж эхэлж исэн. Тухайн үед бол нөгөө вакцинтай холбоотой гаж нөлөө гарсан. Гаж нөлөөг бол хит их сэвж сенсацснаас болоод ус төржүүлээд вакцины жуултыг бол зогсоосон байдаг. За би энд бол маш их харамсаж явдаг. 10 жилийн өмнө бол маш олон охид бүсгүүчүүдийг бол нөгөө хүний өхөнцөр вирусын халдвараас бүрэн сэргийлэх боломжтой байсан юм байдаг. За тэгэхээр ямар ч эмийн бэлтгэлийг хэрэглэхэд одоо зөвхөн вакцин гэхгүйгээр тодорхой хэмжээгээр гаж нөлөө гэж бол гардаг. За хөнгөн зэргийн гаж нөлөө, одоо түгээмэл илрэх гаж нөлөө, цөөн илрэх гаж нөлөө зэрэг одоо ингээд сулхааныхын төвшөнд илрүүлсэн байдаг. За тэгэхээр мэдээж гадны биет одоо гадны уургийг тарьж байгаа шүү дээ. Тэгэхээр бие махбод маань за энэ гадны мэдээлэл ороод ирлээ. Энэний эсрэг дархлааны хариу урвал бол өрнөдөг. Хэсэг газар хавдах, хуулаах, заахтнах тарьсан газар мөн баг зэрэг халуурах, толгой өвдөх. Энэ маань бол одоо гаж нөлөө боловч байх л ёстой одоо биохими уруулах юм уу да. Биологи уруулахгүй. За цөөн илрэх гаж нөлөөнд бол одоо нэг синкоп буюу одоо нөгөө ухаалтж унах. Энэ завирыг бол хүмүүс маш их сэвэд одоо мэдрэлийн одоо өвчтөө болдог гэдэг байдлаар 10 жилийн өмнө бол ингээд буруу ойлголтоос болоо вакцины жуултыг зогсоосон байдаг. За тэгэхээр одоо ханиад хүрсэн чигээр ханиадны вирус гаднаас орж ирэхээр тодорхой хэмжээгээр дархлааны систем тэрний эсрэг тэмцэж байгаа хариу урвал юм. Тэгэхээр вирус Gardasil вакциныг тарингууд одоо нөгөө вирусны уургийн мэдээллийг ингээд биед оруулаад ирэхээр тэрний эсрэг дархлааны систем ингэж одоо хариу урвал тодорхой хэмжээнд дархлаа тогтох хүртлээр өрнжөөхөн маань хэвэн айх зүйлгүй. Харин ч одоо урт хугацаанд одоо модны хорт хавдраас урьдчилан сэргийлэх одоо маш их ач холбогдолтой учраас тариулахыг уриалж байна. Тийм. За хэрвээ судалгааны материалыг харах юм бол интернетээр дүүрэн материалууд байгаа. Одоо энэ чинь энэ Gardasil вакцины анх одоо нөгөө тарихад одоо Америкийн хүнс эмийн нийгэмлэгээс нөгөө approved болов ингээд хүлээн зөвшөөрөгдсөн энэ судалгааны материал ингээд аваад ирсэн. Ерөнхийдөө энийг бас хараад эндээсээ мэдээлэлүүд бол өгч байгаа шүү. Тийм. За одоо тэгвэл хоёлоо шинж тэмдгийн талаар ярилцъя. За ямар шинж тэмдгүүд илрээд би ямар өөрчлөлтүүд орох үед ер нь магадгүй байна гэж гадарлах, яаралтай нөхцөлд үзүүлэх шаардлагатай вэ? За модны хорт хавдар бол ерөөхдөө биений мэрээгүй байхад одоо бэлгийн харьцааны дараа ч юм уу цус гарах байдлаар хэвийн бус цус гарах байдлаар бол илэрдэг. За мэдээж давхар одоо бусад бактерийн халдварууд хавсраад одоо модны архаг өрөвсөл бас явж байхыг үгүйсэхгүй. Тэгэх юм бол одоо өтрийгээр хэвийн бус ялгац байн гарах завирууд бол илэрдэг. За ерөөхдөө бодит үзэлгээр бол бас яг ингээд гаднаас номоо үзүүг харахлаар яг л хэвийн хэрнээ эсийнхаа төвшөнд өөрчлөлт орсон байдаг. Ер нь бол шинж тэмдэг их багтаа шүү. Хожуу шатандаа бол эрч шатандаа шинж тэмдэг бол огт баг илэрхгүй шахуу байдаг байна. Хожуу шатандаа бол яг арцаг нуруу хэвлийгээр өвдөх зэрэг завирууд илэрдэг. Тунгалгын цавны тунгалгын булчирхаанууд одоо хүндүүр оргих, томрох зэрэг шинжүүдээр бол илэрдэг тийм. Нэг тийм ноцтой завир бол харьцангуй бага. Яг бэлгийн харьцааны дараа тус гараад ах юм бол яралтай одоо эмчэд хандаарай. Архаг өрөвсөлтөө одоо халдваруудтай гэж байгаа бол тэрийгэ зайлшгүй өмчлөх шаардлагатай, хянуулах шаардлагатай гэж зөвлөхөр байна да.
Эмч нар ер нь эрт төрхийг эрт гэж одоо хамгийн идэвхтэй насн дээрээ буюу бие физиологийн хувьд хамгийн өндөр шимтгийл ялгаруулах чадвартай өөрөөр одоо төрөх төр чадвартай насн дээрээ төрхийг ер нь зөвлөдөг. Одоо жишээлбэл 30-аас өмнөх наснд ч юм уу тий төрүүл илүү сайн одоо хүүхдийн өсөлт хөгжил бөгөөд тэр тархины чадамж илүү сайн байдаг гэдэг ч юм уу ингэж зөвлөд байдаг. Тэгэхээр нөгөө талдаа бас 3-аас дээш төрсэн 4-өөс дээш өөрөөрөө төрсэн энэ нөхцөл байдал нь умаа зүүнний хор тавдраар өвдөх бас нэг одоо хүчин зүйл байж болцсошгүй гэдэг талаар хоёлоо өмнө нь ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын холбоо хамаарлалыг одоо юу нь яаж тайлбарлах вэ? За яг төрөлттэй холбож судалсан судалгаа юм чинь яг юу харсангүй. Яг хөө ерөнхийдөө бол нөгөө төрөх замаар төрөхтэй эктерпион гэж ярьсан. Одоо би нэг зураад үзүүлчихгүй. Ингээд нэг амараа ярихаар нэг ойлгомжгүй. Одоо ингээд умаа үзүүний сувг гэдэг ийм бүрэнхий байлаа гэхэд одоо төрсөн умаа хүзүү маань одоо ингээд цайвар ягаан гадаргуутай ингэж харагддаг бол эктерпиантай эмэгтэйчүүд маань энэ нөгөө сувг руугаа байх улаан эсүүд маань ингээд гадагшаага эргэцэн байдаг гэсэн. Тэгэхээр яг эктерпиантай байгаад одоо нөгөө буруу дүлэлтээс шалтгаалж ийн гэсэн үг үү? Яг эктерпианыг бол яг тэр нөлөөлөх хүчин зүйл бас байж болно. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас яг эктерпианы яагаад эктерпиан үүсдэг вэ гэдэг маань төрөл бас нэг нөлөөлөх хүчин зүйл болдог. Хэрнээ яг ингээд гэсэн юм бас шалтгаан бас байдаггүй. Тийм. За тэгээ хэрвээ энэ эктерпиан буюу одоо умаа зүүнний булчирхаалагээс гадагшаага эргэцэн ер нь тэгээ дахиад төрөхгүй гэж бодож байвал яг умаа зүүнний одоо нөгөө лип эмчилгээ гэж байдаг та. Лип одоо төмөр утсаар одоо гаднадлын тэр өөрчлөлттэй эсүүдийг хусаад авчдаг гэсэн. Тэгэхээр цаанаас нь одоо шинэ эсүүд нөхөн төлчих байдлаар одоо энийг эмчилгээний арга гэсэн. Бас энэ маань өөрөө бас маа үзний хор тавдрын бас нэг өөрчлөлт сэргийлт бас болж өгнө гэсэн. Тийм. Хавдрын өртлийн одоо 1 2 3 дугаар хэлбэрүүд гарчлаа гэх юм бол бас лип эмчилгээг бол зөвлөдөг шат чатанда. Тэгэхээр лип маань өөрөө бас 3 дахь урьдчилан сэргийлэлттэй орно гэсэн. Анх дахь урьдчилан сэргийлэлт нь вакцинжуулалт болоо, 2 дахь урьдчилан сэргийлэлт нөгөө эрт илрүүлгийн шинжилгээнүүд боллоо гэхэд 3 дахь урьдчилан сэргийлэлт нөгөө өндөр эрсдэлтэй хавдрын урьдчил илэрчлээ гэх юм бол цаашаа хавдар болохгүй үднээс тэр лип эмчилгээний арга болж байгаа нь 3 дахь урьдчилан сэргийлэлт болж байгаа гэсэн. Өөрөөр хэлэх юм бол умаа хүзүүн хэсэгт одоо өөрчлөгдсөн одоо эстэй байж болох үс магадгүй хэсгийг хусаж авч гэж ойлгох юм шүү дээ тий. Аргаар одоо ингээ умаа үзүүч ийм сувган ийм конус хэлбэртэй байлаа гэхэд ийм бортхон хэлбэртэй л энэ хэсгийг ингээд хусаад цаанаас нь одоо хүний өхөнцөр вирусыг халдваргүй эсийн өөрчлөлтдгүй хэвийн эсүүд нөхөн төлжиж ургана гэсэн үг. Тийм. Тэгэхээр бас нэг төрлийн урьдчилан сэргийлэлт болдгоо гэж үзэх нь шүү дээ. Эмчилгээ болоод тэгээ хавдраас урьдчилан сэргийлж байгаа гэсэн үг. Мөн энэ хор тавдраар өвчлөхөд тамхины хэрэглээ маш одоо өндөр нөлөөтэй байдаг гэсэн судалгаанууд байна. Гэвч одоо тамхины хэрэглээ бас их илбэг байна. Сүүлийн үед бол бүр электрон тамхины хэрэглээ ч гэсэн эмэгтэйчүүдийн дунд тэр ялангуяа бас их байгаа ажиглагдаж байна. Тэгэхээр энэ тамхины хэрэглээ болон хор тавдрын харилцан хамаарлын талаар бас мэдээлэл өгөхгүй юу? Тамхи маань өөрөө 4000 төрлийн одоо хор тавдар үүсгэх бодисуудыг агуулсан байдаг. Зөвхөн умаа үзүүний хор тавдар гэлтгүй одоо бусад эрхний хавдруудыг хүртэл үүсгэх одоо нөлөөлөх хүчин зүйл шалтгаан болдог. Тамхи татдаг эмэгтэйчүүд, даттдаггүй эмэгтэйчүүдийг бодвол умаа үзүүний хор тавдраар өвдөх эрсдэл нь 2-3 дахин их болдог. Тэгэхээр тэр маань нэг талаасаа дархлаа чадамж маань буурдагтай холбоотой. Нөгөө талаасаа тамхины нөгөө тамхин дотор байгаа хавдар төрүүлэгч олон хортой бодисууд карциноген гэж ярьдаг л та. Хавдар үүсгэж олон хүчин зүйл маань нөлөөлж байгаа гэсэн. Жирэмслэлтээс хамгаалах одоо бэлтгэл буюу жирэмслэлтээс хамгаалах эмийг өөрөөр хэлбэл дааврыг гэсэн үг шүү дээ. Урт хугацаагаар хэрэглэх нь мөн умаа зүүнний хор тавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэггүй. Ер нь
бас одоо харилцан холбоо хамааралтай байж магадгүй гэсэн судалгаанууд ер нь байдаг юм болов уу? За, жимсээс хамгаалах дааврын маань ихэнхдээ дотор эстроген, прогестерон гэсэн юм синтетик гаргаар одоо лаборатори аргаар гаргаж авсан хоёр даавар байдаг. Энэ маань бол нэг өндгөвчнөөс хэвийн үедээ ялгарч яадаг хоёр даавар юм байна. Эмэгтэй хүний сарын дэмнэгийн мөчлөгийг зохицуулж яадаг. За, бодис солилцоонд оролцож яадаг гэсэн. Даавар хамгаалалт хавдруудын дотор бол одоо умаа үзүүний хорт хавдар бол орохгүй. Умаа үзүүний хорт хавдар бол удамшлын хүчин зүйл байхгүй, цэвэр халдварын шилтгаантай гэж ярьсан. Мөн даавар хамгаалал бол байхгүй. Жимсээс хамгаалах дааврын эмийг одоо зохисгүй байдлаар хэрэглэх юм бол одоо өндөвчний хорт хавдар, умаа салстын хорт хавдар гэсэн үг. Умаа салст гэдэг нь одоо дотгошоогоо одоо умаа чи ингээ гурвалжин иймэрхүү эрэхтэн байдаг байхгүй. Тэгэхээр умаа их бие дотроо энэ салст суурь үеийн дээр нь үйл ажиллагааны үе маань ургаад биений юм болж гардаг гэсэн үг. Умаа салстын хорт хавдар нэмэгдүүлэх, хөхний хорт хавдар нэмэгдүүлэх. Өөрөөр хэлбэл тэр эрэхтнүүд маань өөрөө дааврын рецепторуудыг ингэж тодорхой хэмжээр хүлээж авдаг рецепторуудтэй гэсэн үг. Дааврын нөлөөнд өртөмтгий гэсэн үг. Тэгэхээр өндгөвч, умаа салст, хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл маань нэмэгдсэн судалгаанууд бол байдаг. За, ялангуяа энэ дээр дурдах юм бол эмэгтэйчүүд цэвэршгээс их айдаг. За, цэвэршилт маань өөрөө байгалийн жамаар явагдвал энэ хэвийн процесс юм байна. 45-аас 55 наснд өндгөвчний үйл ажиллагаа багаар буураад биений мэрхэ болоо зогсож байгаа гэсэн үг. За, тодорхой хэмжээгээр бодисын солилцоонд хэд хэдэн өөрчлөлтүүд гардаг. Зарим эмэгтэйчүүдийн бие маань ингээд тасан зогсож чадахгүй, халуун оргих, даралт ихсэх, одоо сэтгэл санаа тавгуудах, нөгөө эстроген, прогестерон даавар буурж байгаа байдалтай бие махбод маань тасан зогсож чадахгүй байх юм бол даавар орлуулах эмчилгээг цэвэршилтийн үед маш болгоомжтой эмчийн хяналтанд хийдэг. За, дааврын тун болоод нөгөө сонголтыг зөвхөн одоо прогестерон даавраар явах уу, прогестинээр явах уу, эсвэл эстроген даавартайгаа хавсарч явах уу гэдгийг нөгөө мэргэжлийн эмч бол шийддэг. Гэтэл манай эмэгтэйчүүд нөгөө биений мөрөөд левел сайн гэсэн ойлголттой одоо над дээр тиймэрхүү тохиолдлууд нийлээдгүй иржсэн л та. Нөгөө эмчүүд үзүүлэхгүйгээр дураараа нөгөө ийм дааврын хавсарсан юм аваад уугаал биений маа ирүүлээд байдаг. Гэтэл байгалийн жамаараа буурж байгаа тэр дааврыг гаднаар нэмэлтээр ингээд өндөр тунгаар синтетик байдлаар авахаар хорт хавдрын эрсдлийг бол нэмэгдүүлж яадаг. Цэвэрж байгаа эмэгтэйчүүдэд бол нэлээдгүй ажиглагддаг. Өөрөөр хэлбэл өөрийгөө л хуураад байна гэсэн үг байхгүй юу? Нөгөө бодит цэвэршилт явагдаж гин гэдгээ нөгөө сэтгэл зүйн хувьд хүлээж авч чадахгүй. Тэрийг бол одоо жишээ нь цэвэрчгээр одоо хурдан хөгшөрдөг гэдэг ч юм уу, цэвэрчгээр одоо эмэгтэй хүн байхаа болж гин гэдэг байдлаар ч юм уу юм буруу ойлголтуудаас болж байгаа гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү одоо цэвэрч байгаа эмэгтэйчүүдэд бол бүр цогц тусламж үйлчлэгийг мэргэжлийн эмчид сэтгэл зүйн байдал болоод биеийн талаас эмэгтэйчүүдийн эмч ч гэсэн гэж юм хамтдаа талын тусламж үзүүлвэл сайн гэсэн. Цэвэршилтийн талаар бас ер нь нийгэмд их нээлттэй ярьж танин мэдхүүн талаас нь ч зэрдээ мэдээллийг их сайн өгж явах одоо шаардлагатай. Энэ бол одоо нийгмийн бүр суурь хүчин зүйлүүдэд буюу нөлөөлөх энэ том одоо хүчин зүйл өөрөө болж идэг юм байлээ. Тэгэхээр бас цэвэршилт гэдээ ярьсан дээр цэвэршилтийн талаар ер нь мэдээлэл их дутмагаас гадна наад захын ойлголтууд их ховор байгаад байна уу? Эсвэл одоо цэвэршиж байгаа эмэгтэйчүүдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ бас их хумигдмал байна гэж харж байдгийн бэлээ хүмүүс. Одоо яг энэ насны эмэгтэйчүүд бол бидэнд ийм бэрхшээл тулгарч байна гэдэг дээр бас илүү их санал хэлж байгаа харагддаг. За, тийм. Ер нь бол яг хуу цэвэршилтэй холбоотой цэвэршилтийн хам шинжийн талаар бол эрүүл мэндийн сайдын тушаал бол байдаг л та. Удирдамж зааварчилгаанууд бол өгсөн байдаг. Гэхдээ одоо жирэмсний хяналт шиг одоо дүүргийн одоо эмнэлгүүдээр яг мэрэгсэн эмэгтэйчүүдийн эмчийн нэг кабинетийг зөвхөн цэвэрсэн эмэгтэйчүүдэд гээд гаргаад өгвөл их зүйтэй гэж би бол боддог. Тэгэхээр одоо жирэмсний хяналтан дээр одоо 5 эмч байлаа гэхэд 4 жирэмсний хяналтаа аваад явчихад нэгэн эмэгтэйчүүдийн эмч одоо үзэлгээ хийдэг эмч байх жишээ нэ. Тэр маань болохоор бусад өөр өвчлөлүүдтэйгээ одоо илүү ажиллаад яг зөвхөн цэвэрсэн эмэгтэйчүүд рүүгээ хандсан үйлчлэгээ ол ерөөсөө улсын хэмжээнд бол байхгүй байгаа. Үнэхээр цэвэршилтийн хам шинж маань хүндрээд одоо зүрх судасны талаас даралт ихсээд нойргуудад ч юм уу иймэрхүү тохиолдлуудад бол эрүүл мэндийн байгууллагад хандж явах тохиолдол нь бол олон байх шиг байгаа. За, хувийн эмнэлгүүдийн хувьд бол харьцангуй
бол шууд очиод үйлчлэгээ авах боломжтой байдаг. Гэхдээ нийт одоо өрхийн эмнэлэг дээр ороод өрхийн эмнэлэг дээр ч гэсэн яг цэвэршилтийн удирдамжуудыг бүр маш тодорхой болгоод шаардлагатай бол одоо ингээд чеклист хуудас гаргаа тий. Танд ийм төвөрүүд илэрч гинөө. Дараагийн шатал руу явж зөвлөгөө авах уу гэдэг байдлаар ингэж туулж ажиллах нь зүйтэй. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд өөрсдөө ихэнхдээ одоо нэг ажил карьер, үр хүүхдүүд томорсон, харьцангуй одоо нэг амьдрал тогтцсон байдаг гийн дээр нөгөө санаа зовх зүйлүүд их олон байдаг. Одоо жишээ нь өөрсдөө эмээ болж явах жишээний тэгэнгүүт одоо эргэн тойрны настаа аав ээжигээ асрах, мөн ажил амьдрал гэдэг ингээд өөртөө анхаарал тавих одоо боломж маань буурсан байдаг болохоор өөрийгөө жоохон хайчих гэдэг хандлагатай байдаг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ цэвэршилтийг эмч болон сэтгэл зүйчийн тусламжтайгаар даван тулах процесс гэдгийг гадны улс оронд бол хэдийнэ хүлээн зөвшөөрөөд яг үүнд зориулсан тусгай хөтөлбөр хүртэл байдаг байхад манай улсад энийг нийгмийн хэмжээнд ерөөсөө асуудал болгон авч хилэлцэхгүй үнийг одоо шийдвэрлэх гарцыг бол бас сайнгүй одоо нөхцөл байдалд буюу одоо сайнгүй үнэлгээгээр ер нь энийг харж ийна л гэж хэлэх гээд байна л да. Энэ зөв үү? Ер нь бол яг үндэсний хэмжээнд хөтөлбөр олгоод тэрийгээ сайхан хэрэгжүүлээд явбал бүр шат шатанда дүүрэг одоо сумдууд те шат шатанда хэрэгжүүлвэл зүйтэй гэж боддог. Яг сайдын тушаал бол байдаг. Ерөнхийдөө сайдын тушаал цэвэршилтийн хам шинжийн үед одоо эмэгтэйчүүдийг хэрхэн тусламж үйлчлэгээ үзүүлэх вэ гэдэг маань бол удирдамж нь бол байдаг. Энийгээ бүр маш тодорхой ийм хөтөлбөр олгож хэрэгжүүлээсэ гэсэн үднээс л тийм ярьж байгаа. Энийг бол бас ер нь ярих ёстой сэдв юм байлээ тийм ээ. Хичнээн байдаг боловч жирэмсний хяналттай харьцуулахад орхигдчиход байдаг. Жирэмсний хяналт бол харьцангуй манай Монголд бол одоо 80-аас 90% сайн явагдчихэдэг шүү дээ. Тэгэхээр жирэмсэлттэй адил хэмжээнд адилхан авч үзэж анхаарал хандуулах шаардлагатай ийм насны бас үе рэнж байж таарад байна тийм ээ. Сэтгэл зүйн хувьд одоо нөгөө бие махбодтой гарч байгаа өөрчлөлтүүдээс болоод юм тавгүй байгааг нь эргэн тойрных нь ойлгохгүй. За энэ одоо цэвэршээд байгаа мó гэдэг байдлаар одоо ажлынхан дээр энгийн ярьдаг. Хэрнээ яг юм цэвэршиж байгаа эмэгтэйчүүдтэй хэрхэн яаж хандах, тэр эмэгтэй маань өөртөө яаж хандах, жил тутмын ямар шинжилгээнүүд өгөх үү зэрэг хаанаас тусламж үйлчилгээ авах эсгэж мэдэхгүй явж байгаа тохиолдлууд бол байдаг. За тэгвэл хоёлаа нийгэмд цэвэршилт гэдээ ярьсных бас яг энэ хүрээнд тодорхой зөвлөмжүүдийг хүргэе гэж бодож байна. Ямар шинж тэмдгүүд илэрх үү мөн үүнээс одоо ямар өөрчлөлтүүд нь илүү тод байх юм бол мэргэжлийн эмчид хандах шаардлагатай болох уу гэх мэтчлэн та мэдээлэл өгөхгүй юу? За цэвэршилт гэдэг маань 45-аас 55 наснд явагдана гэсэн үг. Хэрвээ 40 наснаас өмнө одоо цэвэршилтийн шинжүүд илэрх юм бол энэ эрт цэвэршилт гэдэг англи руугаа орчино гэсэн үг. 40 наснаас өмнө эрт цэвэршил 40-45-нд явах юм бол эрт цэвэршил гэдэг энэ маань хэвийн бус гэсэн үг. За хамгийн түрүүнд сарын тэмдгийн өөрчлөлтөөр илэрнэ. Сарын тэмдэг маань алдагдах, багасах, 1-2 сараар алга болох. За цэвэршилтийн хам шинжээр дурдах юм бол биеэр халуун орох, сэтгэл санаа савлгаатах тий. Нэг бол инээмээр санагдаал, нэг бол уйлах, амархан баярлах, амархан гомдох, нойр гүйдэх. За зүрх судасны систем талаас бас зүрхтэй элсэх, даралт ихсэх, даралт маань 140 хүртэл ихсэх. За боцис солилцооны талаас тархалт одоо жин нэмэх, одоо амьдралын идэх буурах тий. Мөн амьдралын болоо бэлгийн харьцааны дур сонирхол буурах. За мөн нөгөө халуун орхитоор зэрэг баг зэрэг хөлрөх зэрэг шинжүүд бол илэрнэ. Тэгэхээр царын тэмдэглэл эмэгтэйчүүд маань маш сайн хөтөлж одоо хэр ирээд байна гэдгийг анзаарч ивэл зүгээр. За сарын тэмдэг маань одоо дор иж 3 хоног үргэлжлэх ёстой. 3 хоног хүрэхгүй нэггүй өдөр үзэгдээд алга болох юм бол энэ маань бас хэвийн бус гэсэн үг. Сарын тэмдгийн мөчлөг хоорондын хугацаа бол 21-с 35 хоногийн мөчлөгтэй байх юм бол хэвийн гэсэн үг. Гэтэл 35-аас дээш сунжраад авах юм бол 40, 45, 50 хоног биений юм ирсэнгүй гэдэг байдлаар бол ирдэг. Тэрэн дээр одоо
үнэхээр эрс цэвэрших гээд байна уу? Эсвэл цэвэршил нь эхлээд насандаа болов цэвэршил нь ихсэх гээд байна уу? Эсвэл зөвхөн өндөвшний үйл ажиллагааны алдагдал гэж байдаг. Одоо манай нийгэм хотчлолтой холбоотой маш их хурдтай, стресстэй нийгэм байдаг учраас дааврын өөрчлөлтүүд нэлээд явагдсан байдаг. Ялангуяа одоо кортизол, стрессийн даавар их өндөр байх маань өөрөө өндөвшний үйл ажиллагааг алдагдуулах бас нэг хүчин зүйл болдог. Тэгэхээр энийг бол мэргэжлийн эмчид хандаад шаардлагатай бол дааврын шинжилгээнүүдээр бол одоо эцсийн оншийг тавиад онш гарангууд дараа яг ямар менежментээр одоо ажиллах вэ гэдэг нь бол тодорхойлдог гэсэн. Цэвэршилт их насны хувьд залуужиж байна гэж байгаа. Энэ үнэн үү? За ер нь харьцангуй эрт сарын тэмдэг огт ирэхэ болох саний шинж тэмдгүүд одоо буюу зайн их холдох, эрэхтэй их багаар ирэх, за мөн биеийн дургслгүй болох гэх мэтчлийн шинж тэмдгүүд одоо 25-аас дээш насныхан, мөн 35-аас доош насныханд их хэлбэг ингээд тохиолдоод байна гэж. Тэгэхээр энэ бол цэвэршилт эрт буюу нас залуужж байгаагийн нэг хэлбэр мөн үү? За энд бас нийгмийн нөхцөл байдал нөлөөлж байгаа гэж бас үзэж болох уу? За 25-аас 30 насны хооронд бол яг цэвэрж байгаа эмэгтэйчүүд бол харьцангуй бага. Энэ маань нөгөө нийгмийн стресстэй холбоотой нэг кортизол даавар ихсэнтэй холбоотой өндөвшний үйл ажиллагааны алдагдал бол ихэнхдээ ирдэг. Эрс цэвэрших шалтгаанууд гэж байна. Эмэгтэй хүн маань төрөлхөөсөө одоо 400-аад одоо өндгийсний ялгаран одоо 400 сар өндгийс ялгаруулах нөөцтэй төрдөг. За энэ дээр төрөлтийн тоо харьцангуй одоо өмнөх жилүүдтэй харьцуулахад одоо манай одоо өмнөх үеүүдтэй харьцуулахад гэх юм уу одоо бидний аав ээж өвөө мэнэрийг бодвол харьцангуй төрөлтийн тоо цөөрсөн. За нэг төрөлтөн дээр одоо жишээ нь эмэгтэй хүн 10 сар биений мэрэхгүй өндөвч ажиллахгүй гэсэн. За төрсний дараа хөхүүл үед одоо тухайн хүнийхээ сүүний одоо сүйжилтийн онцлогоос хамаарат 2 жил хүртэлх хугацаанд бол биений мэрэхгүй байж болно. Энэ бол физиологийн биений эмгэгдэл. Тэгэхээр төрөлт болгон дээр 1-2 жилээр одоо цэвэрших насаа хойшлуулах боломжтой. Харьцангуй одоо өмнөх үеүүдтэй харьцуулахад орчин үеийн охтод бага цөөн төрж байна. Төрөлтний нэг хүлэн одоо нөлөөлөх хүчин зүйл байхад өндөвчн дээр хийгдэж байгаа одоо хагалгаанууд одоо тодорхой хэмжээгээр уйланхаатай үс хүртэйгээд хагалгаанд бас ороод тэр тоогоороо мис хүрхийн хэрээр одоо өндөвчний нөөц сөнөрж нөгөө өгчж идэг гэсэн. Тэгэхээр нөөцөө алдчихж байна гэсэн. За мөн одоо зарим нэг хавдруудын шалтгаантай хим туяа эмчилгээнд орохоор өндөвчний нөөц маань багасдаг. Энэ маань өөрөө одоо эрс цэвэрших шалтгаануудын нэг болж байгаа гэсэн. Тэгэхээр иймэрхүү хүчин зүйл байсан уу? Огт төрөхгүй байх маань өөрөө бас одоо эрс цэвэрших бас шалтгаан болно гэсэн. Нөгөө хойшлуулах физиологийн нөхөрч үйл ажиллагаагаа ерөөсөө явуулахгүй байгаа даа гэсэн үг байхгүй. Ерөнхийдөө 40-оос 45 наснд эрс цэвэрж байгаа эмэгтэйчүүд бол нэлээдгүй манай эмнэлгээр бол ирдэг. За тэгээ даавар орлуулах уу, яах уу гэдэг тэр бас яригдана. Мөн төрөлттэй холбоотой одоо умаага одоо тусаалтаад одоо умаага авахгүйсэн тохиолдлууд бас байдаг. Хичнээн биений мэрэхгүй байгаа ч гэсэн өндөвч байж байгаа бол даавруудаа бол ялгаруулж байгаа л гэсэн. Тэгэхээр энийг бас ялгаж салгаж маш ойлгох хэрэгтэй. Энийг бол мэргэжлийн эмчил тухай хувь хүнд бол тохирсон зөвлөмжийг болов тайлбарлаж өгөх нэ гэсэн. Монголчуудын дунд юм аман яриа байдаг. 37-ны жил дээрээ төрөх ч юм уу, 38 таадаа төрөх ч юм уу. За энэ үед эмэгтэй хүн одоо төрөх юм бол цус одоо шинээр ингээд сэлбэж илүү залуужнаа гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр үндсэндээ сая таны тайлбарыг сонсоход өөрөөр хэлэх юм бол цэвэрших насаа 1 жилээр 2 жилээр хойшлуулж байгаа явдал болж таарлаа тийм ээ. Тийм, физиологиуд тийм хөөрчгүй үйл ажиллагаа. Яг хожуу төрөх маань өөрөө хэд хэд онцлогтой залуу насны эмэгтэйчүүдийг бодвол 35-аас дээш насны өндгийсний хуваагдлын гажуудаас их үүсгэж байдаг учраас хоромсоомын эмгийн одоо эрсдэл маань нэмэгддэг. За энийг бол одоо бас эрүүл мэндийн сайдын тушаалаар бол эрсдэл тооцоод 3 сартад нь одоо хоромсоомын эмгийн эрт илрүүлэг гэдэг юм хийгээ шатаараатай онцлогоогоо бол хийгээ явна. Төрөх үед бол цус алдах бас эрсдэл, умаагш сулрах эрсдлүүд маань бас нэмэгддэг. Нөгөө талаасаа 35-аас дээш насны жирэмслэлт маань бас ихэрлэх нөгөө магадлал маань ихсээд явдаг гэсэн. Тэгэхээр ер нь бол яг уу
нөхөн үрчхүүн яг мэрэгсэн одоо эмчээсээ зөвлөгөө аваад хожууж ирэмслэхэд бол болохгүй юм бол байхгүй. Тийм. Тэгээд зарим эмэгтэйчүүд бол 40 гарчлаа би одоо бараг чадахгүй бах та хэвийн одоо хүүхэд гарахгүй бах та одоо гаж өгчлөө хүүхэд энэ их утаа одоо агарын бохирдолтойгоо чи хэвийн хүүхэд гарахгүй бах та гэд ингээд сүрэг талаас нь бодоод одоо шантрах тохиолдлууд бас нэлээд байна. Энэ дээр бол нөгөө тухайн эмчийн хувь хүний одоо би одоо үнэлээд бас сэтгэл зүйн байдлаас сайн дэмжиж туслуул бас боломжтой. За хоёлаа нэг ярилцлага 8 минутын дараа ер нь дуусгана. Тэгэхээр энэ хугацаанд буцаад нөгөө умаа үзүүний хорт хавдрын шинж тэмдэг рүүгээ буюу энэ одоо сэдв рүүгээ бас оръё. Монголд одоо хамгийн эрт умаа үзүүний хорт хавдраар онцлогдсон кейс гэвэл насны хувьд хэдэн настай байгаа вэ? За энийг би яг юу яаж үтсэнгөө статистик тооноос хайж үтсэнгөө нэг асуултуудад байхгүйсэн болохоор за миний мэдхэн бол 28 настай ер нь бол 30-аас доош наснд 25 настай онцлогдох тохиолдлууд бол байсан. Тэгэхээр би энийг юутай холбох гээд байна вэ гэхээр бас зарим нэг судалгаануудыг уншиж байхад умаа үзүүний хорт хавдраар өвчлөх нь эрт бэлгийн харилцаанд орохдоо бас их холбоотой байдгаа гэдгийг байна лээ. Өөрөөр хэлэх юм бол одоо бэлгийн боловсролыг хангалттай аваагүй бэлгийн амьдралын талаар одоо хангалттай мэдлэг мэдээлгүй улмаас хамгаалтгүй бэлгийн харилцаанд орох яг үүнээс үүдээд эрсдлүүд нөгөө нэмэгдэж идэг учраас хэтэрхий эрт бэлгийн харилцаанд орохдоо HPV-гийн халдвар авах юм бол мөн одоо эрт онцлогдно л гэдгийг баттгаад иш шүү дээ тийм ээ. Тийм. Одоо эрт бэлгийн харилцаанд орохдоо анхны бэлгийн автлаараа хүний хүн төр вирусын халдвар авцсан тэрийгэ мэдхгүй явж агаад одоо нэг 15 та охтууд бол бэлгийн харилцаанд орох бол түгээмэл байна насан туршиг одоо бэлгийн харилцаанд орох. За 15 та бэлгийн харилцаанд ороод халдвар авлаа гэхэд нэг нөгөө HPV-гийн нөгөө идэвхжлээсээ хамаараа тухайн хүний нөгөө тахлах чадамжнаасаа хамаараа нэг 10 жилийн дараа хавдар одоо гарч ирлээхэд 25 та ингээд онцлогдох хэмжээний нөхцөл байдал үүсэж байгаа гэсэн. Энэ маань бас нөлөөлөх хүчин зүйл санал нэгтэй байна. Тэгэхээр яг вакцинжуулалтын нас бөгөөд мөн одоо бэлгийн харилцаанд орох насыг ер нь хідээс хід байвал зохимжтой мөн эцэг эхчүүд яг энэ насны дээр илүү сайн анхаарал хандуулах шаардлагатай гэдэг зөвлөмжийг та эмч хүний үднээс өгвөл ер нь юу гэж хэлэх вэ? Тийм. Ер нь бол вакцинжуулах насыг бол Gardasil вакцины хувьд бол 9-өөс 15 гэж тогтоосон. 15 маань бол одооний нийгэмд бол бас л хожуу болох гээд байгаа. Тэгэхээр яг 11, 12 ч юм уу те бэлгийн бойжил гэж байдаг. Одоо тухайн хүүхэд маань одоо насанд хүрсэн хүн болох үед одоо өндөвчний үйл ажиллагаа гормонууд ялгараад эхэлж байгаа гэсэн. Дааврууд ялгараад эхлэхээр тухайн одоо нөгөө бэлгийн дааврууд ялгараад ирэхээр одоо бэлгийн дур хүсэл одоо төрдөг ч юм уу те энийг одоо нөгөө гэр бүлийн одоо ялангуяа охтуудын хувьд бол ээж эгчнэр нь ойрхон байж энэ талаар чөлөөтэй нээлттэй зөв ярилцчихвэл зүгээр гэтэл нөгөө ярилцдаггүй анхаардаггүй завгүй гэдэг байдлаасаа болоод охтууд маань одоо зөв одоо бэлгийн одоо зан үйлд суралцахгүй байх. Тэгэхээр бэлгийн бойжил ихснээс л эхлээ анхаарах хэрэгтэй. Бэлгийн бойжил маань 8-аас дээш эхэлж байгаа. Анх одоо нөгөө бэлгийн бойжлын үндсэн 4 шинж байдаг. Маш хурдтай өснө. Жилд бол нэгдүгээрт нь бол жилд бол 8-аас 15 см огцом өснө суг өслөө гэж ярьдэн шүү дээ. Тэр маань өөрөө бэлгийн бойжлын анхдаг шинж жоох нь охид хөвгүүд ялгаагүй. За дараа нь охтуудад бол нөгөө хөх ургаж эхлэх. За дараа нь гадна бэлэг эрэхтний өсчил 3 дугаар тэгээд хамгийн сүүлд нь сарын тэмдэг анхны сарын тэмдэг үзэгдэх. Тэгэхээр яг энэ үед биед гарч байгаа өөрчлөлтүүдтэй нь холбоод одоо ээж эгчнэр маань одоо ингэдэж шүү одоо том болж байгаа шүү гэдгийг бол маш сайн ярилцаж шаардлагатай гэвэл одоо зарим ээжнэр бол би ярилцаж чадахгүй байна та нэг яриад өгөөч гэж охтуудаа давуулаад ирэх тохиолдлууд бол нэлээдгүй байдаг. Энэ маань бол маш чухал. Тэгээд мэдээж одоо нөгөө харилцаж байгаа сошиал харилцаа болоод сургууль дээр хэрхэн одоо нөгөө хамт олонтойгоо байгаа талаар багш
одоо нийгмийн ажилтаа хамтарч анхаарал хандуулах нь бол зүйтэй гэж үзэж байна. Хүрээллийн хувьд бол бас их чухал байна тийм ээ. Ямар хүрээлэлд байна? Найз нөхдийнхөө хүрээлэл донд ямар мэдээлэл хоорондоо солилцож чинь тэрийг нь бас нэг анхаарчмаар юм байна тийм ээ. Тийм. Хүүгүүдийн хувьд одоо та дахин нэг сануулж хэлэхгүй юу? Яагаад вакцинд хариулах шаардлагатай мөн үүнийг зөвшөөрж байгаа вэ гэдэг дээр. Хүүгүүдийн хувьд бол одоо хүний хүнзэр вирусын халдвартай байгаад одоо нөгөө бэлгийн хамтрагчтай тарах эрсдэл байгаа. Нэгдүгээрт өөрөөр хэлбэл хүний хүнзэр вирус маань бэлгийн замаар халтдаг учраас нөгөө талаасаа тархлаа муудах юм бол өөрсдөө ч гэсэн хавдрын эрсдэлтэй шодон хорт хавдар, шулуун гисний хорт хавдраар өвдөх эрсдэлтэй. Нөгөө талаасаа одоо өөрийн хань ижилгээ сонгоцсон одоо гэр бүлийн хүн маань умаа үзүүний хорт хавдраар эрт нас барах ч юм уу. Иймэрхүү байдал үүсэхгүй үүднээс аль болох одоо вакцинжуулалтад бол хамрагдаарай гэж уриалмаар байна. Тэгэхээр эмэгтэйчүүд хэдийгээр одоо насанд хүрсэн бэлгийн харилцаанд орцсон төрсөн ч гэсэн хэрвээ энэ HPV 16 18 хүрээний вирусаар халдварлагдаагүй байх юм бол вакцин хийж болно гэж байгаатай адилхан насанд хүрсэн эрэгтэй хүн мөн адил одоо бэлгийн харилцаанд орсон аав болсон ч гэсэн хэрвээ мөн яг энэ хүрээний вирусын халдварыг аваагүй бол мөн вакцин хийлгэж болох уу? 26 наснаа хүрээгүй бол боломжтой. Ер нь бол яг Gardasil вакцины хувьд бол насны бүлгээр нөгөө 4 ангилж үзсэн гэсэн шүү дээ. Яг энэ дээр бол 19-өөс 15 насны хөвгүүд гэсэн байсан. 15-аас 26 насны эрэгтэйчүүдэд тариад судалсан судалгааг бол юм чинь сайн харж үзсэнгүү. Ерөөхдөө бол Америк орны хувьд бол ингээд товлт вакцинд оруулсан учраас харьцангуй одоо эрсдэл нөгөө халдварын тархалтай бага. Харьцангуй эрт үед нь ер нь бол тархалтыг арга хэмжээ аваад хэмжинэ гэсэн үг шүү дээ тийм ээ. За бидэнд маш дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Тэгээ умаа үзүүний хорт хавдрын одоо үе шатууд болон эмчилгээ, арга замууд мөн одоо урьтл уюуд за хэрхэн яаж одоо хамгаалах уу? За дээрэс нь мөн одоо вакцины талаарх бас маш тодорхой баримттай, судалгаатай, нотлогоотой шинжлэх ухааны факт бүхий мэдээллийг өгсөн танд баярлалаа. За тэгээ мөн одоо энэ ярилцлагаар бас цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд ямар төрлийн эмчилгээ, үйлчилгээ, тусламж бас шаардлагатай байдаг талаар хоёлоо одоо маш цомхон хүрээнд бөгөөд их тодорхой дурдчихлаа гэж бодож байна. Тэгэхээр энэ бол бас их чухал мэдээлэл байсан болов уу гэж найдаж байна. Ер нь бас цаашдаа цэвэршилтийн талаар ер нь чухал сэдв болгон авч үзэх хэрэгтэй байна гэдэг бас уриалгыг ярилцлагын төгсгөлд хэлье гэж бодож байна. Танд их баярлалаа. Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. За үзэгчдээ өнөөдөр бид эмэгтэйчүүдийн эмч насан жаргалтай эмэгтэйчүүдийн өвчлөл тэр дундаа умаа үзүүний хорт хавдар болон вакцинжуулалт өөр бусад одоо өвчлөлүүдийн талаар нэг цагийн турш ярилцлаа. Энэ ярилцлага Монгол телевиз болон терминалийн пэйж хуудсан дээр лайв бичлэг хадгалагдах болно. Мөн YouTube руу ороод та нар маань терминал нэгт гэж бичээд хуудас руу оронгууд плейлист дотор чөлөөт ярилцлага гээд 120 орчим зураг ярилцлага байгаа. Тэдгээрийн хамгийн сүүлд нь нэмэгдэж орох юм шиг өнөөдөр орой 18 цагаас хойш YouTube дээрээс та бүхэн үзэх боломжтой. Эх 7 хоногт шинэ зочинтойгоор иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.